ингээд услахаа хийгээд ногоонуудаа шалгасан чинь бас энэ холон дээр минь шархаж яваад байна. Тэгэхээр зэрэг холоогоо бас ингээд шүршлээ жоохон. Ингээд ялангуяа тэр үзүр хэсэг тэр нөгөө бөөс энэ шархаач чинь нөгөө бөөс авчирч тавьдаг юм чинь. Тийм тавьчих байх гэсэн газруудаа бүгдийг ингээд шүршиж өглөө. За одоо нар гараад ингээд хумигдчихэ. Нар гараад ирэхээр энэ цэцэг нь ингээд хумигдчихдаг байхгүй юу? Энэ болохоор эм цэцэг байна. За эм цэцэг болохоор ийм дотроо ийм 6 ширхэг 5-6 ширхэг ийм хөвчлэн 6 ширхэг байт юм да, ийм тохиуртай. Энэ хар хархаа ирнэ. Нисээд ирчин энэ. Тэгээд хар хархаа их ирнэ. За тэгээд би ингээд дороос нь эхлээд таналт хийгээд өчгсөн. Тэгэхгүй энэ чинь салаалаад ингээд аюу хуургаад ирдэг. Тэгээд таналтаа ийхтэй болвол эхлээд харна. Эхлээд энэ бол эрд цэцэг гарчин. Гэхдээ дэлбэлээгүй байна. Ийм урт штэ эрд цэцэг гараад ирнэ. За тэгэхээр навчин дундаас нь энэ голцоо юм нь гарна. Тийм учраас энэ сүүлийнхаа энэ хумигдсан байгаа навчаа жоохон хүлээн. Ингээд эхлээд эрд цэцэг нь гараад ирнэ. Тэгээд жоохон хүлээж агаад тэгээд яг ингээд дороосоо ингээд хулуутай ингээд цэцэг гараад ирнэ аяндаа. Дэлбэлэг өмөртлөө дороосоо ингээд хулуу нь гараад ирнэ хөөхөн. Тэгэхээр зэрэг хажуу талынхын авчна. Энийг бол ингээд хажуу талын таналт хийцэн байгаа зү. Зэ эрд цэцгийн авчна. Уг нь эрд цэцгээр нэм цэцгэндээ тоос өртөөдгийг гисэн тэгэл тэгж үзээгүй би. Тэгэл өөрөө ургачлаа. Энэ эрд цэцэг хумигдсан байна. За энэ эрд цэцэг хумигдсан эрд цэцгийг цөмөрөө. Зэ энэ би энийг ингээд тарихтаа хараа. Энэ зөндөө их эрд цэцэг гарцсан байгаа биз. Хоёрыг нэг дор тарьсан байлээ. Анзаарч хараагүй. Хоёр болоод ургацсан. За энэ хараа энэ эрд цэцгийн юм ганцхан төхөөртэй. Дотроо. За төмөр тийшээ яваад тэр цэцгийг үзээдгий. Энд болохоор бандуу гараад ирсэн байна. Бандуу ийм бүдүүн болоод ирэхээр дотор талын авчид ийм нарийнх нь нэмэгнүүдийг нь бол одоо шууд хайлстай ингээд цөмөд хуураад хийхэд аюу гоё болно. За энд ингээд амт төмсөн байна. Амт төмсөн мэнийг ингэж ургаж байна. Одоо холууга ураахын юм чингээд хамт төмс ийшээ ингээд сунж ургана гэдэг энэ рүү бас амт төмсөө хийцэн байгаа. За энэ болохоор ийм намхан холуу байна. Намхан нөгөө холуу хоргон гаалт гэдэг юм да энийг. Эрд цэцэг нь хараа ийм тохиуртай. 6 ширхэг тохиуртай. Ийм цэцэг нь болохоор ийм ганц ширхэг ийм тохиуртай. Холуу бол ингэж ургана. За тэгээд холууга бас сүүгээр шүршиж өглөө. Хорхоотойгүй уйтал байна л да. Тэгтээ сүүгээр шүршээд өгсөн шорхолж яваад байгаа болохоор одоо шорхолжоо дайжуулахын тулд 10 литр усан 100 г цуу хийн, цагаан цуу хийгээд тэгээд услана. Тэгээд услахаар нөгөө хорхоолч чинь дайж газар байгаа шорхоолчнууд нь дайжаад тэгээд бөөсөө дээш нь халдаахгүй. Дээш нь дахиж авчираад авахгүй. Сайн талтай. За төмөр одоо услаад үзье. За би 10 литр ус ээчлээ. Тэгээд нэг юм цагаан цуу байна. Ванэсэг гээд за тэгээ би баримжаагаар л ингээд жоох хийчихье. За ингээд жоох хийчээд тэгээд энийг жоохон гутгаж өгөө сайн. Жоохон сэгсэрч өгчлөө. За одоо энийг ингээд цөмөрөө газрын ингээд ослон би эхлээд хошуугаа өдр. За ослогынхаа савны хошуунуудыг хошиг нь хийчлээ. Ингээд энэ нөгөө одоо алюминий цуутай. Алюминий цуу бишээ.
Ванис гэхээр чин виноны цуу юм уу? Тэг виноны цуутай. Цагаан цуу байхад л болно доо орос цагаан цуу. За тэгээд ингээд тасалж байна. Тэгэхээр энэ нөгөө шархалж манд айжна. Тэгээд бас сайн бордоо. Ингээд шархалж хөөчлөө. Цөмөөрөө. Тэгэхээр ингээд шархалж эндээс дайж яваад өгнө. За маргааш харъя. Тэгээд өнөр гарчхаар буцаа хөрөөд ирд юм аа. Шархалж чинь бас их хэцүү. Бүр энэ дээрээ ганганы навч эсвэл розмарины навч энэ төр тавьчаад нөгөө өнөр нь өөртөө удаан байдаг болохоор гайгүй. Тэр бүр хатаад өнөр нь гартараа ямар ч байсан ирэхгүй шархалж шанц модны хоолц